Та нарт заяа Европод данс байгаа юм бол, үйл хөдлөх байгаа юм бол, хөвцөө байгаа юм бол, ямар нэг хүрэг байгаа юм бол та нар л Путины нохоо, Шигийн нохоо. Та нарын дайныг ингээд дэмждэг мэн санхүүжүүлдэг мэн. Шүүх хурлахгүй заяа. Хуулийн үндэслэлгүй олон улсын хууль дээр зүгээр нулимаа та хэдийн хөрөнгийг хураагаад тавьчих маань. Яагаад гэх юм бол Оросуудыг ингэж байгаа. Европт дотоодын дайн болох уу? Би юу яриад байна гэх юм бол Герман, Франц, Польш, Унгар хоорондоо. Яг энэ ярьж байгаа юм бэ гэх юм бол юм онцгой юм биш байхгүй юу? Байдаггүй зүйлс юусэн биш ээ. Дэлхийн 1-р дайн, Дэлхийн 2-р дайн, Наполеон 100 жилийн дайн, 30 жилийн дайн, Англи, Франц хоёр хоорондоо үргэлж алдцдаг байсан. Герман, Франц хоёр үргэлж алдцдаг байсан. Польш нэг хэсэгтээ бүр байхгүй болсон. Украин ч гэсэн нэг байхгүй болсон байсан. Унгар, Австри, Турк хоорондоо үргэлж алдцдаг байсан. За. Яг нэг ярьж байгаа юм бэ гэх юм бол ер нь ингээ харахаар хоорондоо алдцахад бэлэн болж байгаа шүү байна. Яг гэх юм л тэ Польшийн шүүх дөнгөж сая юу шийдсэн бэ гэх юм бол Nord Stream 2 pipeline Герман улсын хамгийн чухал эдийн засагт хамгийн томоохон нөлөө үзүүлдэг дэд бүтцийг дэлбэлсэн хүнийг Герман руу явуулахгүй гинэ. Окей. Герман руу явуулахгүй. Германы хөрөнгө оруулалттай Герман бас хувь эзэмшдэг Nord Stream pipeline-ыг дэлбэлсэн хүнийг одоо Герман улсын өмч хөрөнгийг дэлбэлсэн хүнийг Польшууд Герман руу явуулахгүй гэж. Энэ юу гэсэн юм бэ? Төсөөлө үзчихсэн. 4-р цахилгаан станцыг нэг казак хүн дэлб авлаа гэж бодъё. За тэгээд хэдүүл юу шаардах юм бэ гэх юм бол наад хүнээ Монголоо байдар энд шүүхийн шийдвэр гарна энд ялаа идэх ёстой. Тэгсэн чинь казакууд эсвэл Узбекистан эсвэл өөр орн үгүй та нартай ямар ч хамаагүй. За Polish court blocks extradition and frees Ukrainian suspect in Nord Stream pipeline blast. Герман руу явуулахгүй тэгээ бүр ингээд чөлөөлцсөн. Төсөөлөө үзье. Манай улсын хамгийн чухал эрчим хүчний дэд бүтц юу юм бэ гэх юм бол 4-р цахилгаан станц. Тэрийг дэлб авсан хүнийг Монгол руу явуулахгүй гэж байгаа. Энэ юу юм бэ гэх юм бол олон улсын хуулийг зөрчиж байгаа, Герман улсын тусгаар тогтнолыг зөрчиж байгаа, Герман улсын ерөнхийдөө тэр бүх удирдах байгаа улс төрчнийг ингээ зүгээр нүүрлөө нулимж байгаа гэсэн үг. Тэгээд Герман улсын Бундесканцлер, гадаад хэргийн сайд чимээгүй. Герман улсын эдийн засаг одоо яагаад ингэ дампуурж байгаа юм бэ? Яагаад хэдэн зуун мянган хүмүүс ажлын байр алдчихж байгаа юм бэ? Их юм бол эрчим хүчнээсээ болж байгаа. Тэгээд тэр эрчим хүчний дэд бүтцийг дэлб авсан хүнийг яах чгүй байна те. За тэгээ одоо Польш хүмүүс юу ярьж байна гэх юм бол Оросууд ерөөхдөө эхлээд эрчим хүчний нийлүүлэлтийг зэвсэг болгосон. Тэгээд германчуудаа хамтарч бүлэг болсон гэж байна. За тэгээд Польш ба Балтик орнуудын эсрэг гибрид дайн германчууд Оросууд хийсэн гинэ. Тийм учраас pipeline бид нар ингээ pipeline юм уу дэд бүтцийг эвдлээгүү, дэлбэлээгүү. Бид нар юу дэлбэлсэн бэ гэх юм бол эдийн засгийн зэвсгийг дэлбэлсэн. За өөр Андрю Мичта. За энэ Украин хүнийг Герман руу явуулахгүй тэ Польшууд ерөөхдөө эр хүн шиг байсан. Эр хүн шиг шийдвэр гаргасан. Яг гэх юм бол энэ хүнийг Герман руу явуулах ёсгүй. За тэгээ хуулийн асуудал бол март заяа. Nord Stream 1 2 анханасаа баригдах ёсгүй байсан. Тэгээ бид нар одоо юу ярих ёстой юм бэ гэх юм бол германчуудаас асуух ёстой. Яагаад анханасаа энэ дэд бүтцийг барьсан юм бэ? Тэ? Time for straight шулуухан ярих цаг нэрсэн. Тэгээд хариу авах цаг ирлээ. Польшууд одоо Герман руу ингэж ярьж эхэлж байна заяа. Тэгээ Польшууд бас ямар гомдолтой явж байгаа юм бэ гэх юм бол энэ германчууд дэлхийн 2-р дайны үеэр одоо ингээ дээр үе гомдлууд ингээ идээлээд сэтрээд одоо гарч эхэлсэн заяа. За нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа, өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм?
Яаж өнгийг өөрчилдөг, яаж текст оруулдаг, яаж сабтайтл оруулдаг, яаж хэрэггүй юмыг хасдаг, яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртдөг, өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогынхаа их усүрээ контентээрээ дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрал менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээр компьютер дээр маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтаа морилно. Амжилт хүсье. Одоо энэ Дональд Таск Европын холбооны бууны нохоо, дэлхийн эдийн засгийн бууны нохоо, глобалист хүн. Тэгээ энэ хүн энэ тухай ярив. Nie mogę mówić o szczegółach z oczywistych względów, ale chcę За наривчлаад энэ хүнийг яагаад ерөөхдөө Германд өгөхгүй байгаа юм бэ одоо би тайлбарлаж чадахгүй. żeby Państwo wiedzieli, że kwestie obywatela Ukrainy, któremu niemiecka prokuratura zarzuca. Гэхдээ би юу хэлмээр байна гэх юм бол Германы прокурор тэр Украин иргэн тэ Nord Stream 2 pipeline-ыг дэлбэлсэн хүн тэр одоо ингээ байцаалт ингээ явуулж байгаа. Тэгээ одоо үргэлжлүүлээ O сонсоо. wysadzeniu Nord Stream 2. Тэр террористийн юу ингээ оролцсон гэд. Ja w tej kwestii wiele miesięcy temu poprzedniemu kanclerzowi, a także prezydentowi Zeleńskiemu przedstawiłem bardzo jasne За тэгээ би олон сарын өмнө ерөөхдөө канцлер Мерц, ерөнхийлөгч Зеленский ба тэр хоёрт ер нь бол Польш улсын байр суурийг илэрхийлсэн. stanowisko Polski. Z naszego punktu widzenia jedynymi osobami, które powinny wstydzić się i powinny milczeć w kwestii Nord Stream 2 to są te osoby, które zdecydowały o budowie Nord Stream. А тэгээд хин энэ дээр чимээгүй байх хэрэгтэй бэ? Хин ичих хэрэгтэй бэ? Гэх юм бол анханасаа энэ Nord Stream 2 pipeline энэ газ нефтний дэд бүтц ярьсан хүмүүс чимээгүй болох хэрэгтэй. Гэмт хэрэг нь юусэн ярихгүй заяа. Одоо энэ бол зүгээр нөгөө gaslighting яваад байна заяа. Бүр аимшигтай gaslighting яваад байна заяа. Бүр ингэ төсөөлөө үсттэй. Танаа хөрш ингэ тэ танаа хөрш нэг хүнийг хамгаалж байгаа заяа. Гараж дотор нэг хүн ингээд хамгаалаа сууж байгаа. Гарахгүй байгаа. Тэр хүн юу исэн бэ гэх юм бол та ийм машиныг дэлбэлсэн. Окей. Тэгээ та хэд юу шаардж байгаа юм бэ гэх юм бол окей. Одоо ингээд шүүхийн шийдвэр болох ёстой, шүүхтэх ёстой. Би хогогсон нөхөн төлбөр авмаар байна. Гэхдээ зүгээр нөхөн төлбөр авахын тулд эхлээд тэ хууль явдаг замаараа явах ёстой. Тэгээд над хүн аваад шүүхийн хурал боолог. Тэгээ би нөхөн төлбөр авъя. Гэсэн чинь та хэдийн хурц заяа. Би чамд зөндөө хэлээ бидтэй өөрийнхөө байр сууриа. Чи анханасаа яах гэж тэр машин авсан бэ? Гэж ярьж байгаа хгүй аимшигтай газтай. Problemem Europy, problemem Ukrainy, problemem Litwy, Polski nie jest to, że wysadzono Nord Stream 2, tylko że go zbudowano. Латвия, Балтик орн, Польш, Украины асуудал нь ерөөхдөө тэр газын дэд бүтц дэлбэлсэн том асуудал биш. Яагаад анханасаа баригдсан хамгийн том асуудал. Юу? Тусал үүдтэй. Тэгээд нэг хүн манай 5 дугаар цахилгаанс юм уу бөөрөлчд одоо баригдж байгаа цахилгаан станц, за 4 дугаар цахилгаан станц ингээд баригдлаа заяа. Тэгсэн чинь нэг хүн дэлб авсан. Тэгээ бид нар л ингэ хэлж байгаа. Та нар яах гэж 1984 онд Оросуудтай хамт анханасаа 4 дугаар цахилгаан станцыг барьсан юм бэ гэж ярьж ин төсөөлдөө өөр
Европ орны ерөнхий сайд ийм юм бэ? Хууль, засаглал түүмэ. Төсөөлөө үзтээ. За, тэгээ Унгар улсын улс төрч гадаад иргэн сайд. Ugye nemrégiben ugye az ukránok megtámadták a barátságkövezetéket többször is egymás után, aminek nyomán ugye hosszú, többnapos leállások. За тэгээд сүүлийн үед Украины талаас манай Дружба пайплайн руу нэлээд олон удаа халтал ирсэн, дэлбэлэх гэж удсан. Гэмтсэн тэр пайплайн. Тэгээд ерөөхдөө тодорхой хэмжээндээ газны нийлүүлэлт ингээд тасарсан. Történtek a szállításokban. A szlovák külügyminiszterrel levélben fordultunk majdnem 50 nappal ezelőtt az Európai Bizottsághoz. Тэгээ бид нар Словак улсын ерөнхийлөгч рүү захидлал явуулсан. За нэмээд бас Европын холбооны комисшн одоо өдөрт хороолуу бас явуулсан. Az Európai Bizottság korábban elkötelezte magát az európai országok ellátása szempontjából. Тэгээ бидэнд европчуудад юу гэж хэлсэн бэ гэх юм бол Европын холбооны комисшн өдөртгийн хороо тэ ямар бодлого хэрэгжүүлж байгаа юм бэ гэх юм бол тэ Унгар улс буюу Европ орны тэ зайлшгүй хэрэгтэй тэ critical эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах бодлого хэрэгжүүлж байгаа үстэй. За тийм учраас яагаад манай газны хоололоо халтж байгаа юм бэ? Kritikus fontosságú infrastruktúra megvédése mellett harmadik országokkal szemben, akkor legyen szívesek fellépni. За тэгээд манай улс 3 дахь орн Словак улс бас яг адилхан бид нар хохирч байгаа. Тийм учраас арга хэмжээ аваач. Энийг зогсоо л доо. Зогсоох ёстой. Erre a levelünkre tegnap előtt 47 vagy 48 nappal a levél elküldése után kaptunk egy választ Brüsszelből. Amiben За тэгээд бид нар энэ захиа явуулсныхаа дараа 48 хоногийн дараа бид нар хариу авсан. gyakorlatilag leírják, hogy mi ne okoskodjunk, mert itt semmi baj nem volt. Тэгээ бид нар луу ямар хариу ирсэн бэ гэх юм бол бити ухаантай юм шиг харагдах гэдэг. Тэ? Асуудал байхгүй шүү. Европын холбоо гишүүн орны хамгийн чухал эрчим хүчний дэд бүтцлөө 4-5 удаа одоо халтлага ирж байгаа. Төсөөлөө үзчих дахиад заяа. Нэг орн манай 4-р цахилгаанс ингээ энэ жишээ тий олон удаа ингээ дэлбэлэх гэж үзэж байгаа. Бид нэр ингээ гомдлын захидал явуулж байгаа гэсэн чинь хөөе монголчуудаа битээ ухаантай царайлж ямар ч асуудал байхгүй юм байна штэ. Тийм хариу ирнэ гэж боддоо. Tehát a helyzet az, hogy az Európai Bizottság az joggal tarthat igényt egy névváltoztatásra, és innentől kezdve ukrajnai bizottságként működik. Одоо ингээд жоохон шоолж эхэлж байна те. Тэгээ Европын холбооны өдөрт хороо өөрийнхөө нэрээ ингээд ерөөхдөө өөрчилж болно. Тийм ирэх байгаа. Тэгээ өөрийнхөө нэрээ Украины өдөрт хороо эсвэл Украин дэмжих хороо те. Ингээд нэрлсэн дээр юм биш үү. За тэгээд юу ил тод юм бэ гэх юм бол Брюссельсийн хувьд заяа. Унгар улс бүрэн гишүүн, чухал биш. Словак улс бүрэн гишүүн хамаагүй Украин номер 1 юм байна. Ugyanis jól láthatóan Brüsszelben Ukrajna érdeke ma sokkal inkább számít, mint az európai országok érdeke. За тэгээд Европ орны ашиг сонирхол ерөөхдөө номер 2, 3, 4 юм уу 5 юу хамаагүй чухал юм бэ гэх юм бол Украин улсын ашиг сонирхол Европын холбоод хамаагүй чухал. Тийм учраас гишүүн орны нэр энэ эрчим хүчний бодлого, аюулгүй байдал хамаагүй. Nem akarnék feltűnni úgy, mint aki többet tud annál, mint ami valójában, de egy dolgot egészen biztosan gondolok. За тэгээ би ямар нэг байдлаар нэг ухаантай харагдмааргүй байна. Гэхдээ би нэг юм аягүй сайн мэднэ. Szerintem ennek a háborúnak még azért, hogy az egy nagyon fontos oka annak, hogy ez a háború még nem ért véget, hogy egy elhibázott európai stratégia mellett tette le a garast az Európai Unió, és most nem akar szembesülni azzal a kérdéssel az európai politikai elit. Тэр би юу баттай мэдж байгаа юм бэ гэх юм бол энэ дай яагаад үргэлжлэж байгаа, энэ яагаад зогсохгүй байгаа, энэ яагаад ингээд улам ширүүцээд байгаа юм бэ гэх юм бол Европын холбооны гишүүн орнуудын улс төрийн дээд зэндааны хүмүүс нь буруу стратеги сонгоцсон. Одоо алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй, ухарч чадахгүй. Тэгээд булан шахагдсан. Тийм учраас ингээд тас гүрж байгаа. Hogy miért ezt a káros stratégiát választotta. És mindaddig, amíg zajlik ez a háború, hogy ezt a háborút folytatni kell. És ugye aki időt nyer, életet nyer, amíg zajlik ez a háború, addig az európai politikai elitnek erre a kérdésre nem kell válaszolnia. Mint hogy nem. Тэгээд энэ дай явжлах юм бол
Европын холбооны гишүүний одоо дид зиндааны хүмүүс эвгүй асуултууд нь хариулт өгөх ёсгүй. Тэ тухайн гишүүн улс орон дотоодын асуудал нь тийм амар чухал биш. Гэхдээ энэ дайнд дуусчих юм бол хүн болгоны анхаарлал Германы дотоод нь юу болж байгаа юм бэ? Англи дотор юу болж байгаа юм бэ? Франц дотор юу болж байгаа юм бэ гэх мэт чинь илүү чухал болно. Kell válaszolni az európai politikai elitnek arra a kérdésre sem, hogy a háború izolálása helyett miért a háború globalizálása mellett döntöttek. Nem kell válaszolni az európai politikai elitnek arra a kérdésre, hogy miért hozott a háborús tűzre olajat öntő. Тэгээд ерөнхийдөө энэ дайныг жижигхэн хэмжээнд өлтөхгүй дэлхийн хэмжээнд ягаад юм болгож байгаа юм бэ гэх юм бол хамаг анхаарал нь тийш явж байгаа. Тийм учраас тэ өөрийнхөө хийсэн алдаан дээрээ төвлөрч döntéseket. За. Тэ одоо Питер Зижарто. За. Тэ сая Унгар улсын гадаад хэргийн сайд тэ. За, Дональд Тускийн хувьд Польш улсын ерөнхий сайд. За. Газны хоолойг дэлбэлэх нь асуудалгүй юм байна. Тэ. За энэ бол шок юм байна. Тэ. Аимшигтай юм байна. Яг гэх юм бол эрчим хүчний дэд бүтцийг дэлб авч болно гэдэг чинь өөр юу дэлбэлж болох юм бэ? Цахилгаан станц юм уу? Тэ. Цахилгаан дамжуулах хоолой юм уу? Усны нөөц юм уу? Тэ. За тэгээд ийм юм дэлбэлсэн дараа бас ингээд өршөөж болох юм байна. Эсвэл бүр ингээд магтах хэрэгтэй юм байна. Гэхдээ нэг л юм тодорхой. Тэ. Бид нар ямар Европыг хүсэхгүй байна гэвэл тэ нэг гишүүн улсын ерөнхий сайд террорист хүнийг хамгаалдаг тэ. Энэ Дональд Туск хартай the problem with Nord Stream 2 is not that it was blown up. The problem is that it was built. Тэ. Nord Stream 2-ын асуудал нь бол дэлбэрсэн ерөөсөө асуудал биш ээ. Анхнаасаа баригдсан асуудал. За тэгснэ одоо Польш улсын гадаад хэргийн сайд. Польш улсын гадаад хэргийн сайд юу их ёстой юм бэ гэх юм бол хөршүүдтэй гишүүн орнуудтай найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа. За тэгээ маргаан гараад ирэх юм бол тэрийг ингээд намдаах шийдвэрлэх үүрэгтэй үстэй үг юм уу? Та юу гэж бодож байна? Та юу гэж бодож байна? Би бүр ингээд энийг ойлгомоор байна. За яа. Гадаад хэргийн сайдын үүрэг нь яг юу гэстэй юм бэ? Тэ? Эсвэл гадаад гомдлох үүсэх сайд юм уу? Эсвэл дайны шалтгаан үүсгэх алтан тушаалтай юм уу? Эсвэл хуршүүдтэй хэрүүл хийх тийм сайдын яам байдаг юм уу? Төсөөл үүдтэй манай Монгол улс нэг олон улсыг төвчний зодон хийх сайд ингээд томллоо. Тэгэх юм бол манай Монголд байгаа тэр бөхчүүдийг өстой бүрэн утгаар нь ашиглаж болно тийм ээ. Эсвэл манай judo box ч зөндөө хүмүүс байгаа тийм. За тэгээ ингээд хэдүүлээ ингээд тийш яваал тийм хөрш нэг орныг ингээд оромшоо зодоол тийм. Төсөөл үүдтэй. За гэсэн чинь ингээд нэг хүн нэг Carl Bildt гэсэн дүр акт заяа. Тийм. Маргаанго Виктор Орбан бол тийм Америк Оросын чуулга уулзалт тийм summit тийм зохион байгуулах Букарест бол дуртай. Виктор Орбаны нам бол дараагийн сонгуульд дээр жоохон хоцорч байгаа. Тэ дараагийн сонгуульд дээр ялагт магадaltaй. Тэгээд нэмээд тэ Унгар улс бол тэ Европын холбоо дотор бас хамгийн авилгад идэгдсэн ялзарцсан улсын нэг нь. Одоо нэг хүн ийм өөрийнхөө үзэл бодлоо ингээд илэрхийлж ин заяа. Тэ Унгар улс бол хог энэ бол улс төрийн тоглоом Виктор Орбан зүгээр сонгуулийн попперч байгаа. Тийм учраас тийм Путин Трампыг өөрч байгаа. Тэгээд яга бас тэгж байгаа юм бэ гэх юм бол Унгар улс угаасаа авилгад идэгдсэн. Тэгсэн чинь Польш улсын гадаад хэргийн сайд retweet хийгээд комент бичиж байгаа. Мартва бас хамгийн ядууны нэг нь. Гадаад хэргийн сайд бүр what the fuck те? What the яг нөгөө ингээ хөдөлмөрийн гэрээний дотор ингээ төсөөлөө үзчих заяа. Та хөдөлмөрийн гэрээний дотор нэг үүрэгтэй штэ. Тэ. Тэр юу юм бэ гэх юм бол захилтаа битгий зодон хий. Офс дотор битгий хулгай хий. Тэ. Хамт ажиллаж байгаа хүмүүстэй битгий маргалт гэсэн чинь ингээ захилтаа зодолдоод офс дотор хулгай хийгээд хамт ажиллаж байгаа хүмүүстэй ингээ үргэлж маргалдаад байх юм бол та хэдийн хөдөлмөрийн гэрээ яах юм бэ? Энэ Европ зарим орнуудын энэ улс төрчдийн толгоон дотор яатсан бэ би
хамгийн гол нь энэ guy те энэ Radoslav Sigorsky Nord Stream 2 pipeline дил бүсэрсэн чи баярлаа Америк гэд тэр твитийг гаргасан шүү санаж байна уу та нар. Энэ хүн одоо яатсан юм бэ те. За Унгар, Польш, Герман удахгүй. Энэ Friedrich Merz хошно байхгүй юу? Friedrich Merz удахгүй байхгүй болчихно. Дараагийн Герман улсын Бундесканцлер энэ хүнтэй яаж ярих юм? Польш улстай яаж ярих юм? Тэ? Баярлаа. Нэрээ бид нар энэ газын хоолой анханасаа барих ёсгүй байсан юм аа. Тэ? Нэр ингээс хямдхан газ эрчмууч манай эдийн засагт яалтчгүй шаардлагатай хэрнээ бид нарт буруу байсан юм аа. Тэр манай номер 1 дэд бүтцийг дэлбэлсэн хүнийг зүгээр бид нар авахгүй. Бид нар Герман шүүх хурал зохион байгуул ерөөсөө хэрэггүй тааны зүг байсан гэж ярих уу? Эсвэл хөөе. Тэ 3-4 жилийн өмнө юу болсон бэлээ? Наад юмаа одоо байцаалт наад хүнээ гаргаад өг гэж ярих байхгүй юу? За тэгээ Германы улс төрч хооронд одоо ингээд буттарч эхэлж байна заяа. Тэгээд Ангела Меркель юу хэлж байна гэх юм бол Angela Merkel says Poland and the Baltic states are responsible for Putin's war in Ukraine. Путин Украин хийж байгаа дайн хэний буруу юм бэ гэх юм бол Балтикийн орнууд одоо Латвия, Эстония гэх мэт шин одоо тэр Кая Каласын орнууд. За тэгээд бид Польш эдний буруутай. Энэ хаашаа явж байгаа нь амар ойлгомжтой заяа. За тэгээд Путин Дональд Трамптай ярихдаа нэг шаардлага дамжуулсан гинэ энэ баттай мэдээлэл бол биш те. Putin demanded Ukraine surrender key territory in call with Trump. Ерөнхийдөө Донецк, Луханскийг тэр чөлөөл тэ. Тэгээд бид нар ерөнхийдөө Запорижья, Днепр, Петровск тэр район үлдсэн тэр аймагуудыг Путинээр эзлэхгүй. Тэгэх юм бол тэгээ болно. Тэгээд бас НАТО гишүүн болохгүй гэх мэт шаардлага тавьсан байна л да. За тэгээ Европын дэд зэдан хүмүүс Кая Калас, Ursula von der Leyen, Macron гэх мэт юу гэж нэ гэх юм бол одоо Трампыг найрах гэж оролдож байгаа. Өмнө бас тэгсэн те Аляскад уулз болно гэсэн чинь ингээд Европын дуракууд бүгдээрээ ингээд сандраад те ингээд тэр уулзлалт ингээд хушуугаа дүрхгээл үзэж байгаа. Одоо яг адилхан юм болж байгаа. Friedrich Merz дөнгөж саяхан Zelensky Washington фейлдсэн чинь те visit to US has not gone as Zelensky hoped. Те Zelensky Trumpын уулзалт Zelensky хүснээр ерөөсөө яваагүй. Merz гэж. Тэгээ юу хүсэх юм? Tomahawk. Тэгээ дараагийн зэвсэг юу юм? Дараагийн шат нь яг юу юм бэ? Энийг яаж тус? Заавалчгүй Киев дээр нэг цөмийн зэвсэг дэлбэрэх хэрэгтэй юм байна л да. Энэ хүн дайныг яаж дуусгах гэж байгаа юм? Би ерөөсөө ойлгохгүй байна заяа. Герман улсын өдөрдөгч стратеги энэ эдний тактик. Окей, Польш дотор нэг гэмт хэрэгтэн байна. Манай хамгийн чухал. Окей, аваад үлт нэг яах хэрэггүй. Окей, өөр газан хоолоо ингээд дэлбэлж байна. Польшийн гадаад хэргийн сайд ингэж байна. За манай намын гişүүдэд ерөөсөө тархин ерөөсөө ажиллахгүй байгаа. За нэмээд одоо Брюсселс заяа. Нэг дугаарт тэр Оросын төв банкны мөнгийг угаасаа дээрэмтэх гээл үзэж байгаа. Нэмээд Орос иргэдүүдийн тэ бас байгаа хөрөнгө одоо үл хөлөх байгаа дансны үйлдэл байгаа хувьцаа гих мэт шиг юм байгаа заяа. Тэрийг бас хураагаад авчих гэж байна. Нэмээд 25 тэрбум евро. Тэр хүмүүс заяа зүгээр Орос паспорттай учраас хөрөнгө ингээ хураач. Окей. За энэ дан ширүүцэд яваад ирэх юм бол заяа. Манайхан аль талыг сонгох юм? Манайхан аль талыг сонгох юм бэ? Брюссельсний талд орох юм уу? Баатар шиг Слава Украина гэд хэдүүлээ Орос хятадуудын эсрэг зогсох юм уу те? Солиороод байгаарай заяа. Бид нэр зоолттой Орос хятадын талтай орчин. За, тэгэх юм бол Европчууд юу хийх юм бэ? Та нарт заяа Европод данс байгаа юм бол, үйл хөдлөх байгаа юм бол, хувьцаа байгаа юм бол, ямар нэг хөрөнгө байгаа юм бол та нар л Путины нохоо, шигийн нохоо. Та нарын дайныг ингээд дэмждэг юм байна, санхүүжүүлдэг юм байна. Шүүх хуралгүй заяа. Хуулийн үндэслэлгүй олон улсын хууль дээр зүгээр нулимаад та хэдийн хөрөнгийг хураагаад авчих маань. Яагаад гэх юм бол Оросуудыг ингэж байгаа. За тэгээд Европчууд заяа энэ Оросын төв банкны мөнгийг ингээд дээрэмдээд Украин дотор гэсэн шатаач заяа. Магадгүй. За тэгчих юм бол энэ 25 тэрбум угаасаа явчихсан заяа. Энэ мөнгө дуусныхаа дараа
аль авдрыг ухаж эхлэх юм. Хятадуудын мөнгийг бас орлоод эхэлсэн заяа. Тэ. Тийм учраас энэ Европоос гэд ер нь энэ Европ хаашаа явж байгааг ингээ ойлгож байна уу те? Энэ бол дүнгэж суурь ингээ тавигдчихин заяа. Энэ дайн дуусаад ирэх юм бол хоорондоо алцаад эхэлнэ. Заяа. Унгар Польштой маргаан ингээ идэлэл явчихсан заяа. Герман Польш ерөөхдөө одоо маргалдах шалтгаантай болцсон байгаа. Бурхан минь. Энэ Европ хоорондоо ингээ хэрэлдээд эхлэх юм бол юу болт юм бэ гэх юм бол дэлхийн 1-р дайн шиг лайта юм эхэлдэг байхгүй. Энэ Европчууд за өнгөрсөн 600 жил хоорондоо алцаад байсан болохоор бүгдээрээ ерөөхдөө өөдөөс хараад чи намаа яалаа санаж гинөө гэд энэ бол удам дамжсан цусан дотор байгаа маргаан бол амаргүй шүү. Бурхан минь энэ Европын улс төрчнөр заяа би л ийм амир тэнэг ийм амир мэдрэл муутай бүр итгэмээр байна заяа. Бүр сэтгэлээсээ айц хүрлээ энэ дураагуудаас. Jesus Christ.